За тэгэхээр говийн бүс яа харахгүй одоо манай ууд уурхай эдийн засгийн хувьд бол хамгийн чухал ач холбогдол стратегийн бүс байгаа. За тэгээд бас Монгол улсын бүгд найрамдах хятад ард улстай хийж байгаа ууд уурхай бүтээгдэхүүн эрдэс баялагын худалдааны одоо гол дамжуулж өгүүлж байгаа ийм бүс. За тэр ч утгаараа говийн бүст бол өнөөдрийн байдлаар 5 авто замын бомб, за 3 төмөр замын бомб, за нэмэх нь дахиад 1 төмөр замын бомб гэх ингээд нийтдээ 9 бомбын тухай асуудал бол хөндөгдөж ярьж байна. За иргэдээс одоо орон нутгийн удирдлагуудын зүгээс гол тавьж байгаа шаардлага бол ууд уурхай бүтээгдэхүүний худалдаа явахаас гадна тухайн бомбууд маань тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдэд ээлтэй байх. Тухайн бүс нутгийн одоо сум орон нутагт ээлтэй байх энэ асуудлыг бол одоо түлхүү тавьж байна. Тэгэхээр засгийн газар бол энтэй одоо 100% санал нэг байгаа. За мэдээж хэрэг одоо энэ ууд уурхай худалдаа эхлэхээс ихэнх одоо үе шатндаа бол байгаль орчиндч тэр за иргэдээч тэр одоо ээлгүй ийм одоо гашуун туршлагууд юм уу явж ирсэн. За энийг бол бомбын сэргэлтийн хүрээнд өнөөдөр засаж залруулж одоо явж байгаа гэдгийг та бүхэн дуудахад таатай байна. За 5 авто замын бомб байгаагаас Дорногов аймгийн хэмжээнд замын үд бомбыг бол өнгөрсөн жил одоо бүрэн одоо шинчилж хүчин чадлыг одоо 3-аас 4 дахин одоо хүчин чадалтай болгож хүлээлгэж өгж өнөөдөр хэвийн үйл ажиллагаа явуулж байна. За замын үдийн бомбыг хятадын талтайгаа бас ярилцаад хүчин чадлыг нэмэхээс гадна ажиллах цагийг сунгах замаар ачааллыг бол ялангуяа энэ зуны өндөр ачаалттай үед бууруулах арга хэмжээ авж байгаа гэдгийг та бүхэндээ дуудахад таатай байна. За Өмнөгов аймгийн хувьд бол мөн одоо маргааш нөгөөдөр буюу 3 сарын 14 өнөөдөр гашуун сухад бомб төр Монгол Улсын ерөнхий сайд ажиллаж гашуун сухад бомбын одоо шалган нэвтрүүлэх цогцлбарын бүтээн байгуулалтын ажлыг одоо бүрэн хүлээж авахар байгаа. За Өмнөгов аймгийн иргэдийн хувьд бол одоо ууд уурхай бүтээгдэхүүн явуулахаас гадна иргэд маань заавалчгүй замын үдээр одоо хүнсний бүтээгдэхүүн, за барилгын бүтээгдэхүүн гээд бусад бүтээгдэхүүнийг экспортлж, импортлж авах ийм хүслийг бол тавьж байгаа. Тэгэхээр энэ хүслийг бас газар дээр нь очиж шийднэ. За энэ оны төсөвт бол бомбын цогцлбор ашиглалтанд орсонтой холбоотойгоор лабораторийн барилгыг одоо бүрэн засварж тоноглох, за лабораторийн дотоод одоо тоног төхөөрөмжийг авах энэ ажлыг ондоо багтаж дуусгахаар бид ажиллаж байна. За ингэхийн бол одоо гашуун сухад бомбоор хүнсний бүтээгдэхүүн, за бусад одоо бараа бүтээгдэхүүн импорт экспорт нөхцөл бүрэн бүрднэ. Энэ утгаараа энэ бүс нутагт амьдарч байгаа улсууд маань заавалчгүй одоо хол тойрч бараа бүтээгдэхүүний худалдаа хийдэг энэ байдал засагдах юм байгаамаа. За цагаан дэд уулын бомб бол 94 оны 2 улсын засгийн газрын хэрэлцээрээр за өндөр дээд түвшиндээ бол нэгдэх асуудал нь бол байнгын ажиллагаатай бомб нэхэр бол тохиролцсон асуудал. Тэгэхээр энэ бомб нээх тухай асуудал байхгүй. Бомбыг тогтжуулах тухай асуудал бий. Өөрөөр хэлбэл бомбын зохицлыг барьж байгуулж дуусгах тухай асуудал. Харин явагдаж цагаан дэд уул бомб руу тавигдж байгаа замын хувьд бол одоо байгаль орчинд нэгдүгээр ээлтэй баг. За хоёрдугаарт одоо тэр зам дайрч байгаа сумууд руу автозам тавих, тэр сумын иргэд бас бизнес эрхлэх, тэр одоо тавьж байгаа дэд бүтцэд өөрсдөө бас оролцох, өр өгөөжийг нь одоо нэмэн өртгийг сумандаа авч үлдэх ийм хүслийг бол тавьж байгаа. Тэгэхээр зураг төслийг бол бас энэ чиглэлээр нь шинчилж зураад бас иргэдтэйгээ одоо хилэлцэх, за тэр одоо замын нөлөөлийн бүсэд өртөж байгаа одоо иргэдтэй бол одоо уулзах, за сумдуудын иргэдийн хуралд бас мэдээлэх энэ ажлуудыг бол хийж байгаа. Тэгэхээр энэ ондоо бол барилгын ажил эхлэн гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зөвхөн автозамаар холбоос гадна энэ төмөр замын бомбыг ч гэсэн бас судалж үзэхэд бол бас буруудах зүйл байхгүй. Тийм учраас төмөр замын бомбтой холбох ийм бас хүслийг бас иргэдээс аж ахуйн нөхцөлд гарч байгаа. За энэ бомб нээгдснээрээ Монгол улсын одоо хамгийн гол төрийн өмчт байгаа Эрдэнэс 5 толгой гээд Монгол улсын 3.5 сая иргэн хувьцааг нь эзэмшдэг. Монгол улсын төсвийг бүрдүүлж байгаа Эрдэнэс 5 толгойн бүтээгдэхүүн маань өрсөлдөх чадвартай болох ганцхан одоо юу гэдгийг бүс нутаг гэдэг юм ганцхан аймгаар дамжиж хятад улсын бусад бүс нутаг руу худалдаалагддаг байдал маань олон одоо худалдан авагчтай болж өрсөлдөх чадвар сайжирч өртөх нь одоо илүү өндөр одоо үнэлгээтэй болох ийм ач холбогдолтой.